23 оны 3 сараас өмнө судалгаа хийсэн. За тэгээ 3 сараас болоод бид нэр ямар хөө дизайнтай яаж одоо төслийнхөө судалгааг авах уу гэдээ ингээд ажиллаж байгаа. 6 сарын ихээр дундуур ирээд 7 сар хүртэл бүтэн сарын хугацаатай Монголд ажилласан. За ингэхдээ за 5 аймагаас 2-3 сумыг сонгож авч судалгаа явуулсан. За судалгаа явуулахдаа ноолын өртгийн шүлжээнд их одоо бүх салбарын бүх хүмүүсийг хамруулсан. За хөдөө суманд бол нэг бүх ер нь бол тухайн сумын нэг 10-20% малчтай уулзсан. За тэгээ сумын орон нутгийн удирдлагуудтай уулзсан. За ихэнх үйлдвэрүүдтэй уулзсан. За ингээд мөн одоо нөгөө төрийн байгууллагуудтай уулзсан. За ингээд судалгаа хийх энэ судалгаа бол өөрөө нөгөө 150 орчим хуудас юм том судалгааны ажил болсон. Энийг одоо нийт нь ингээд самар дүгнээд хэлэхэд бол хэцүү. За яг ер нь судалгаанаас юу гэж харагдаж байна гэхээр энэ салбар өөрөө маш чухал салбар юм байна. Эдийн засгийн хувьд Монгол орны дотоодын нэмэлтүүд ихэнх хувийг бүрдүүлдэг юм байна. Малчтын нийт орлогын маш томоохон хувийг бүрдүүлдэг юм байна. Малчид одоо энэ салбаргүйгээр цаашаа явахд хэцүү юм байна гэдгийг ийм харсан. За нийгэм талаасаа бол энэ бас одоо их чухал одоо нийгмийн бас том салбар юм байна. За тэгээ эдийн засгийн хувьд бол маш том салбар. За байгуулагчийн талаас хэд хэдэн асуудлууд байна. Ялангуяа одоо ямар нэг тодорхой гэсэнтэй холбоотойгоор бэлчээрийн дөрөлт их нэлээд үүссэн байна. За энийг харин цаашид засаж залруулах юм бол Монгол орон одоо ноолрын салбараас их хэмжээний хөрөнгө татах бололцоотой байна. За Европ холбоо бол одоо ихэнх төслүүдэд ийшээ байгуулагчны хамгаалагч чиглэл рүү одоо чиглүүлэх зүгээр гэсэн дүгнэлтийг бол бид хийж байгаа. За маш олон асуудлууд бол байна. За нэгдүгээр тэр ноолрын чанарын асуудал байна. За хоёрдугаар ажлын хүчний асуудал байна. За нөгөө ийм шүлжмэл бүтээгдэхүүн хийгээд ирэхэд тэр үйлдвэрт ажлын хүчний асуудал бас нэлээд хурцаар тавигдаж байна. За дараагийнх нь асуудал бол энэ Монгол оронд бас маш олон ноолрын салбарын стандартууд байгаа гэдэг. За тэр нь нөгөө гадаад зах зээл дээр авж байгаа тэр худалдаа авчлаа ойлгомжгүй. Монгол яг аль стандартаар дотооддоо яваад байгаа нь ойлгомжгүй. Ялангуяа одоо байгууллагын жижигхэн стандартууд гаргаж ирээд тэр нь ингээд нөгөө өөрсдийнхөө лейблийн болгоод гараа зараад байгаа нь яг аль нь байгаль орчинд ээлтийн, яг аль нь одоо нутаг орон нутагт ажиллаад байгаа гэдэг тодорхойгүй байгаа учраас энэ нь бол тэр нөгөө худалдаж авч байгаа том брэндүүдэд эргэлзээ үүсгээд байна. Тэгэхээр яг энэ бол ганцхан одоо хувийн хвшилч гэх юм уу, ганцхан төрийн босч гэх юм уу, ганцхан малчны асуудал биш ээ. Ямар боломж байна гэхээр малчид өнөөдөр энэ хөдөлгөөн байдлаа хангаад одоо маш нарийн чанартай ноолрыг гаргах юм бол өндөр үнээр зарах боломж бол дэлхийн зах зээл дээр байгаад байна. Тэгэхээр энэ одоо бодлого боловсруулагчид бүх салбарууд хамтраад энэ лүү чиглэлээр байгууллагын ээлтэй маш нарийн чанартай ноолрыг гаргах юм бол Монгол бас ирээдүй харагдаж байна. За ер нь хэд хэдэн зөвлөө нэгдүгээрт бол тэр хоршоогоор дамжуулж худалдаа авах мөнгөний өрсөлдөлийг сайжруулах хэрэгтэй. Одоо засгаас гарч байгаа бодлогууд нь тийж чиглэх хэрэгтэй. Дээр нь засгийн энэ хоршооны өөрөө тэр нөгөө бизнес хийх хууль эрх зүйн нэлээд нээлттэй ойлгомжтой байх хэрэгтэй. За дээр нь нэгдүгээр нь бас нэг чухал асуудал нь одоо тэр хоршооны чадвах маш их сул байна одоохондоо. Тэр чадвахыг бичүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хоршооны дарга тодорхой хэмжээний гэрээ хилцээр хийх чадвартай болох хэрэгтэй. Тэгэхээр эхний тэр 3 зүйл дээр бол анхаарч ажиллах юм бол энэ хоршооны одоо бүтцийг нэлээд хурцсахчих байх гэж харж байна. Нэг нь тэр хоршооны чадварыг бичүүлсэн сургалтууд, чадварыг бичүүлэх одоо олон тэр нөгөө баяруудтай худалдаа авчтай гэрээлэх тэр чадварыг бичүүлэх хэрэгтэй. Тэр нөгөө хууль эрх зүйн орчин, дээр нь тэр мөнгөний өрсгөл. Change бол яагаад хоршооноос илүү хөгжих гэдэг юм уу те чадaltaй байгаа юм. Тэгэхээр хятадын мөнгөний өрсгөл тэрүүгээр дамжаад байна шүү дээ. А Монгол хэрвээ чанартай ноолынхаа урсгалыг Итали, Франц, Тондо брэнд рүү зарахыг хүсэж байгаа бол тэр мөнгөний урсгалыг яаж хоршоодод илүү төрүүлж тэднээс төрүүлж олгож одоо малчтад чанартай ноолрыг авах гэх тэр чанал нөгөө одоо бирж юу гэдэг юм бэ нөгөө гүрийг бий болох хэрэгтэй гэж харж байна. За тэгэхээр бид нар нэлээд хэдэн одоо хоршоонуудтай болсон. Тэр хоршоонууд маань маш чанартай ноолрыг маш бага хэмжээгээр олон улсад гаргадаг юм байна. А энэ бол одоо маш зөв гэж харж байгаа боловч энэ нөгөө малчид мөнгөний хэрэгцээ байгаа учраас одоо бүх ноол руу хоршоод руу өгч чаддаггүй. Хамгийн чанартайгаа хоршоод руу өгдөг юм байна. Хоршоо нь ингээд нөгөө худалдан борлуулах үйл ажиллагаа хийгээд буцаад малчинд очиж байгаа ашиг нь 1 кг дээр их байгаа байхгүй. А энэ нөгөө ченжер дамжуулж байгаас илүү үр ашигтай байгаа боловч ченжер дамжуулж байгаа нь хятадын зах зээл байгаа учраас тэр бэлэн мөнгө ингээд төрүүлээд урсгал нь ороод ирж байгаа учраас малчид ихэнх одоо нэг 100 ноолор байлаа гэхэд тэрний 80% нь хятадд өгөөд 20% нь өөрийнхөө хоршоог дамжуулаад тэрнээс өртөг шингээж авч байгаа. Тэгэхээр энэ Монголын барьж байгаа хоршоог дэмжиж байгаа бодлого бол зөв. Гэхдээ энэ бол маш удна гэж бол харж байгаа. Тэрэн дээр бид нараас тайлбар тусгаж өгсөн. Ялангуяа ченжийг одоо ингээд өртгийн шилжээнээс гарах ямар ч боломжгүй байгаа даа. Яагаад гэхээр нөгөө ченж чинь ерөнхийдөө тэр нутагт маш олон жил болцсон, маш их мөнгөтэй байна. Тэгээд малчин талаас харах юм бол малчид одоо нөгөө нийгмийн том асуудлууд гарч ирж цагаан сарж гэдэг юм уу тий. Тэр үеэр нөгөө орчилгоо хэрэгтэй байгаа учраас ченжүүд маш их хэмжээний мөнгө өгчдөг.
Тэгэхээр тэр ченжэд одоо зархаас өөр аргагүй болсон. Тэгэхээр энэ нь бол одоо нөгөө тэр шүлжээний сүртэй шүлжээс маш хурдан алга болох тийм зүйл биш байгаа даа. Ер нь бол цаашаа нэлээд хэмжээд бол ченжэд байна. Харин одоо энийг яаж бодлогоо барих уу гэдгийг бол бас л ярих хэрэгтэй асуудал.